Тэмээд санаа би иргэн ирлээ. Дахин нэгэн YouTube channel-даа иргэн ирлээ. Дахин нэгэн чирлэг юм хийх гэж. Тэгээ би ер нь энийг хий гэж амар удаан хугацаанд ботсон байхгүй юу. Гэхдээ яагаад ингэж өөрийгөө зогсоогоод байсан бэ? За эхлээд яагаад хиймээр байсан бэ гэдэг шалтгааныг хэлье заяа. Яагаад хиймээр байсан бэ гэхлээр би ингэж ийм 2 савыг амар хямдханаар бараг жилийн өмнө авч исэн байхгүй юу. Тэгээд энд яг хамгийн хийхэд тохиромжтой зүйл бол crème brûlée гэдэг дээ шүү дээ. Crème brûlée ингээд хийж үзмээр исэн. Гэхдээ яг нөгөө crème brûlée хийхэд дээдлийн хэсгийн нөгөө нэг галан нэг юм шүшүүрээр ингээд шүшээд ингээд шатаад нь шүү дээ. Тэгээд тийм юм байхгүйсэн болохоор би ингээд хоошоо тавиад гэсэн байхгүй юу. Тэгтээ тийм юмгүйгээр зүгээр ингээд өөрөөр хийж болохныг арга байдгийг би хараад өнөөдөр тэгээ шууд за би гэртээ хийж үзнэ гэдгийг шийдээд тэгээд ирсэн байна. Одоо би амар ер нь бол орцсон бол амар хялбар харагдаж байна. Гэхдээ яг ямар болохыг мэдэхгүй байгаа ч гэсэн за би ямар ч орчуудыг үзүүлье. За одоо болохоор нөгөө дээр нь glaze юм аа. Тэгээд нэг ширхэг crème brûlée, нэг хоолны халбаг сахар орно гэсэн. Тэгээд надад 2 байгаа болохоор би 2 шиг хоолны халбаг сахар хийгээд тэгээд баг зэргийн зүгийн бол хийгэрэй гэсэн мэсэн. Тэгээ ус хийгээд тэгээд дунд хэмдээр ер нь бол нэг 5-10 минут болох хэрэгтэй юм шиг байна. За тэгээ над чиг жоохон порцоор ер нь хийдэг хүмүүс бэдгүү болохоор би ингээд орцын ингээд 2 туугаад хийчихье гэж утсан. За ямарчсан ингээд савн хэрэгтэй. Тэгээд 3 ширхэг өндөг ашиглаж байна би. 3 ширхэг өндөгнийх нь ганц шар нь хэрэгтэй. Тэгээд сахараас болохоор 2 тонн гэхээр 25 г сахар. Маш жоохон хэмжээний сахар орох ч гэсэн би ингээд бүхлээр нь авсан байна. Тэгээд сүүнээс нэг 50 г орно. Тэгээд whipping cream энээс болохоор 200 г орно. За эхэлцгээе. Миний measuring, миний грамлагч. Тэгэхээр энэ ер нь бол нэлээд амархан гэсэн. Хамгийн түрүүнд нь болохоор oven preheat хийх хэрэгтэй. Тэгээд 180 градус Цельсиус дээр. Тэгээд тэгээд нэг юу хэрэгтэй? Жижигхэн pot. Тэгээд энэ дотор болохоор нөгөө крем хийхтэй 200 г. 200 г хэвчээ. 210 ч юм. Жох хитэрчлээ. За. 230 болчихлоо яах вэ? За зүгээр. Би уус өндгөө арай хийх юм чинь энэ жоох их гэсэн зүгээр. Сүүнээсээ 50 г. За сүүнээс 50 г. За ингээд манай шингийн бэлэн боллоо. Тэгээд vanilla extract нөгөө нэг баян бол юуг нь ашиглаж болно? Яг нөгөө жинхэнэ vanilla мөчрийг гэхдээ надад тэр нь байхгүй болохоор би сая зүгээр гэртээ байсан пестийг ашиглалаа. Тэгээд энэ нь болохоор яг юу яаж болохгүй гэсэн. Яг ингээд бүр буцалж болохгүй. Яг буцалгаас нь жоохон өмнө нь энийг юунаас авах хэрэгтэй гэсэн. Тэгээд тэр хоорондоо болохоор өндгөө бэлдээ. Тэгээд ганцхан юунд л орно. Өндөгний шар ихний өндөг бүтлгүүтлээ. Тэгээд зүгээрээ надад дахиад илүү өндөг байгаа. Тэгээд захаар жоохон шууд хасчихсан. Тэгээд шатаахгүй. Жоохон уусгах. За ихний өндөг. Хөөж томдог. Опа.
Зин. Яг 3 өндөг. За тэгээс энэ маань болчихлоо дөө. Энэ маань болчихлоо. За тийм маань болчихлоо. За нэг 3 өндөг. Энээр одоо сахар. Сахар хороо. Яг 5 грамм, 30 грамм тавьсан. Зин. Сахар оруулаа. Одоо сайхан яг юу болчихно гэдэг үлээ. Гэгээлэг шарангатай болох хүртэл нутаг болсон байсан. Энэ хоорондоо усаа буцалгачий. За энэ хэсгээр voice over явууч. Яагаад гэвэл миний нөгөө ус амир чанга буцлаад исэн болохоор бичлэг жоохон сайн сонсогддог байна. Гэхдээ одоо нөгөө бүтэн буцлаагүй жоохон хөөсөн гарцсан кремнийхаа микстура өндгөн дээрээ жоохноор нэмнэ. Хамгийн гол нь ингээ анзаарах юм бол амир жоохноор нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө өндгөн нь өөрөө болчин. Тэг өндөг болчих юм бол болохгүй. Тийм болохоор жоохноор нэмээрэй. Усаа ер нь их төрөлж байна. 9 минут л битсэн юм шин. Тэгэхээр 3 дан орцсон байна. За тэгэхээр санаа болохоор оор нэг тийм цаас ирсэн байсан. Цаасаа ирсэн. Миний цаас юм. Оор. Хөөсөн гарах гад ингэ зогчт юм уу? Хэмээр илүү гарсан уу? Жохон илүү гарлаа. Энэ баг хийч мэрч юм шиг. Oh my god. Үрийг таарлаа. За ингээд хийцэн зэ. Энэ хоёроо хийцэн. Тэгээ одоо халуун ус дотор нь хийх ёстой. Фонч. Ингээд нэг иймэрхүү харагдаж байна. Одоо энийг 30-аас 35 минутанд овен дотор хийнэ. Иймэрхүү. Овеннаас гарлаа. Одоо яг энд нэг 5 минут амраачаад тэгээд араас нь шууд хүрэгч рүү хамгийн багтаа 2 цаг явна гинэ. Гэтэ би одоо удахгүй тэгж үзэж байгаа болохоор ер нь бол өглөө энийг үргэлжлүүлж хий гэж бодож байна. За одоо болохоор нөгөө дээр нь glaze хийх юм аа. Тэгээд нэг ширхэг крем брюле, нэг хоолны халбаг сахар орно гэсэн. Тэгээд надад 2 болохоор би 2 шиг хоолны халбаг сахар хийгээд тэгээд баг зэргийн зүгийн бал хийгэрэй гэсэн мэсэн. Тэгээ ус хийгээд тэгээд дунд хэмдээр ер нь бол нэг 5-10 минут болох хэрэгтэй юм шиг байна. За миний бүтээгдэхүүн бэлэн боллоо. Карамел шатах юм бол юу болохыг эндээс бол тод харж болно. Гэхдээ энэ бол их дайжгүй. Харагдаж байна. Одоо идэж үзцгээе. За туршиж үзцгээе. Энэ маань ер нь бол жоохон бүтлгүүтэл болсон. Тэгэхээр жоохон дараа нь идэ. Гоёгоо л өөрөө идэ. Царилга. За. This is amazing.
this. Oh. 진짜. За ямар ч гэсэн. It's so good. Oh my god, this is гайхамшигтай. This is so good. Like, энийг бол би recommend хийж байна. Амар гайхамшигтай.